Шинэ Монгол бүрэн дунд сургууль 2000 онд 105 сурагч 8 багш ажилтнтай үе таалгаа нээж байсан бол 2015 оны 9-р сарын байдлаар 1361 сурагч 123 багш ажилтнтай болж өргөжин хэлжээ. Хичээлийн шинэ өдөр эхэлж байна. Өнөөдөр энэ сурагчид нас часуу сургуульдаа эрдэм мэдлэг эзэмшиж, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө суралцж явна. Хүний амьдралаар ярил дөнгөжил хүүхэд насандаа яваа энэ сургууль олонд хуваалцах ололт амжилтаар баян. Монголын анхны ахлах сургууль болж үе таалгаа нээсэн тэр он цагаас хойш өнөөдөр бүрэн дунд сургууль болтлоо өргөжин дэвжиж олон зуун төгсөгчдийг бэлтгэн гаргасан Ариун Баян намтар түүхтэй. Шинэ Монгол сургуулийнхан 15 жилийн хугацаанд сургуулийнхаа сургалтын орчинг үнэхээр сайхан ая тухтай болгон хөгжүүлж чадсан юм. Тийм ч учраас Шинэ Монголын сурагч бүр 15 төрлийн спортын секц, 13 төрлийн урлагийн дугуулангаас сонгон суралцаж өөрийгөө хөгжүүлдэг. Мөн 8 төрлийн сурагчдын сайн дурын байгууллага, клубын үйл ажиллагаанд оролцож, нийгмийн сайн сайхны төлөө үйлсэж зүтгэдэг нь үнэхээр бахархмаар. Сургалтын орчин нөхцөл дээд зэргээр хангагдаж гэмээн сурагчдын сурах идэвх төдий чинээ нэмэгддэг гэдэг. Тиймээс Шинэ Монгол сургууль 300 хүнд зэрэг үйлчлэх 2 цайны газартай бөгөөд сурагчдад үдийн цай хөтөлбөрөөр дамжуулан өдөр бүр халуун цай хоолыг тогтмол бэлтгэн хүргэдэг нь бас нэгэн онцлог үлээ. Алтан цэцгийн нэрэмжит 150 хүний суудалтай Кенран номын самтай, 30 хүний суудалтай Шинэ ертөнц уншлагын танхимтай, спортын 3 зал, 280 хүний суудалтай урлагийн их танхим бүжгийн залтай. Хим, физик, биолог, хөгжим, мэдээлэл зүй, нийгмийн ухаан, англи хэл, япон хэл, зураг технологийн нийт 18 кабинеттай. Шинэ Монгол сургуулийн сургалтын орчин нь сурагчид өөрийгөө бүхий л талаар хөгжүүлэх боломж бүрэн дүрэн хангагдсан учраас Шинэ Монголын сурагчид сурлаг хөдөлмөр, эмх цэгц, эренбэ дараалал, дэг журам, хайр хүндэтгэл зэргийг сайн ухамсарлсан зөв хүмүүжилтэй мэдлэг чадвартай болж төгсдөг юм. Энэ сурагчид насан туршдаа Шинэ Монгол сургуулийн сурагч, Шинэ Монголын төгсөгч гэсэн эрхэм алдраар өгүүлж, өндөрт өргөж явах учиртай. Сайн сурагч байна гэдэг шилдэг төгсөгч байхын нэр билээ. Сургууль үүсэн байгуулагдсанаас хойш Бавууд орж адил биш нар Монгол улсын гавьяат багш болж хөдөлмөрийн гавьяаны улаан түүгийн одон, алтан гац одон, хөдөлмөрийн хүндэт медальтан олноор түрэн гарчээ. Алдар гавьяатай Ахмад багш нарынхаа залгамжхал амжилт бүтээлийн түүчээ болсон шилдэг олон багш ажиллаж байна. Энэ хугацаанд Япон улсад 16 багш мэргэжил дээшлүүлснээс гадна олон багш гадаадад аялж туршлага судалсан юм. Нийт багшийн 40 орчим хувь нь 35-аас доош насных бөгөөд тэдний тал хувь нь их дээд сургуулийн төгсөөд шууд ирж ажилласан залуу багш ажилтан юм. Бага сургуульдаа няндаг багшийн боловсруулсан их хэлний чадварт суурилсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн англи хэлний Grep-C хөтөлбөрийг амжилттай нэвтрүүлж байна. Дунд ахлах сургуульд байгалийн ухааны баяжуулсан сургалт болон мэргэжлийн зөв сонгох хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж ирлээ. Сургалтын цэвэр таатай орчныг бүрдүүлэхэд захиргаа аж ахуйн хамт олонны үйл ажиллагаа туйлын чухал. Шинэ Монголынхан 5S 3R хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Шинэ Монгол сургуулийнхан ёстой л атгсан гар шиг нэгэн бүхэл хамт олон билээ. Шинэ Монгол нэрийг өндөрт өргөж явахад энд ажиллаж байгаа хүн нэг бүрийн нэгж хилтэс болгоны ажил хөдөлмөрийн үр дүн чухал нөлөөтэй.
Тийм ч учраас шинэ Монгол сургуулийн ажилтан бүр ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, үр дүн амжилт бүтээл арвинтай байдгийг. Шинэ Монголын төгсөгчид багш нартайгаа байнгын холбоотой байж, багш шавийн нандин холбоогоо амьдрал туршдаан үргэлжлүүлдэг. Өнөөдөр химийн өнөр жаргал багшийн гэрте төгсөгчд нэрлээ. Хичээл сурлага, ажил амьдрал гээд багш сурагчдад ярилцах зөвлөдөх зүйл мундахгүй их бий. Үе үеийн төгсөгчдийн алтан хэлхээ, хийж бүтээхийн хүсэл зоригийг энэ л багш нар төрүүлдэг билээ. Бахархмаар сайхан амжилттай сурагчдын ард багш хэмээх эрдмийн уурхай болсон нөмөр нөөлөг түшиг тулгууртай эрхэм хүмүүс бий. Сурагчдынхаа хүсэл мөрөөдлийг зөв чиглүүлж, зөв удирдах чадаж хэмээн багшийн хүсэл биелж сэтгэл тэнийн. Шинэ Монголын багш нар эзэмшсэн мэргэжилдээ чадварлаг, хариуцсан ажилдаа чин сэтгэл зүрхнээсээ ханддаг учраас амжилт бүтээл харин байдгийг. Сурагчдын мөрөөдөл биелвэл багш нарын мөрөөдөл биелж байгаа нь тэр. Яг л эцэг эхчүүд үр хүүхдийн төлөө юугаан чайрлахгүй зориулдаг шиг энэ багш нар сурагчдынхаа төлөө, тэдний мөрөөдөл амжилтын төлөө оюун ухаан ур чадвараа зориулдаг. Шинэ Монгол ахлах сургуулийг 15 жилийн хугацаанд 14 үеийн нийт 1475 төгсөгч төгсжээ. Багш хүн гэдэг бол төрлөх сургуультай уул мэд дүнхийн хоцорч нийт шавь нарынхаа амжилт бүтээлээр нь бахархаж тэдний мөрөөдлийг хамт биелүүлцэх гэж зүтгэж явдаг хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүс юм аа. Төрлөх сургуультайгаа амин холбоотой байж багш нартаа ирж үзүүлж байгаараа гэж нийт төгсөгчдөө захиа. За шинэ Монгол бүрэн дунд сургууль байгуулагдсан 15 жилийн баярын мэндийг нийт төгсөгч, эцэг эх, багш ажилчид, сурагчдаа хүргье. Дуудах нэрийг эцэгийг өгч, дуурсгах халтрaan хүн өөрөө бүтээдэг гэдэг. Үе үеийн төгсөгчдийн санаачлан байгуулсан урлаг спортын клубээс гадна тэтгэлэгт хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусалдаг клуб зэрэг 10-аад клубын үйл ажиллагаа нь энэ сургуулийн сурагчдын хүмүүжил, зам төлөвшлийг илтгэнэ. Орон тэтгэлгийг анх Шинэ Монгол ахлах сургуулийн 3 дугаар үеийнхэн маань анх байгуулж байлаа. 2008 оны 9 сарын 1-нд ангийн 9 нөхөд маань сурагч дүүнэрийнхээ сурлагыг дэмжих урам өгөх зорилгоор анхны 3 сурагчд гартуулж байсан юм а. Энэхүү тэтгэлгийг анх Аса Аква байгууллагаас олгодог байсан бөгөөд 2008 оноос Шинэ Монголын төгсөгчид тэтгэлгийн санг бүрдүүлж олгох болжээ. 2015 оны 9-р сарын байдлаар нийт 221 сурагчид 18.4 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ. Токиогийн хаврын баярын үеэр Шинэ Монголын төгсөгчид олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж, түүнээс олсон орлогоор тэтгэлгийн санг улам арвижуулан дүү нартаа тусалдаг юм. Шинэ Монгол ирээдүйн сан нь болохоор Шинэ Монгол дунд сургуулийг төгссөн нэг сурагчийг Япон улсад Япон хэлний сургууль 1 жил суралцуулах тэмцэлэг байгаа. Тэгээд тэтгэлгийн хэмжээ нь бол сарын 100,000 йен буюу нийтдээ сая 200,000 йен. Монгол мөнгөөр бол 20 сая орчим төгрөгийн хэмжээтэй байдаг. Тэгээд төгсөгчдөөс ирсэн хандваас бүрддэг байгаа. Тэгээд бидний энэ тэтгэлгийг үүсгэсэн гол зорилго нь бол нэг ч гэсэн хүүхдийг мөрөөдөлтөө хүрэхэд нь нэг ч гэсэн алхам ойртуулах зорилготой. Одоо манай New School Dance Club маань өргөжин тэлсээр одоо 15, 16 дахь үеийн дүүнер маань одоо халаага авч байна. Өөрсдийнхөө хүсэл сонирхлоороо ямар ч багшгүйгээр ингээд өөртөө бүжгээд дэглээд сурдаг нь үнэхээр нэг томоохон онцлог болов. Хүн бүр урлаг ойлгодог, урлагийн гоо сайхныг мэдэрч чаддаг байх ёстой гэдэг. Шинэ Монголын сурагчид, төгсөгчид мөн л урлагийн гайхалтай авьяас чадвартай, олонд танигдсан амжилт бүтээлтэй хүүхдүүд байдаг. Бадминтоны спортоор одоо 14 дэх жилдээ хичээлж байна. 10 удаагийн улсын аварга, спортын мастер,
цолтой. Тэгээд шинэ Монгол сургуулаараа маш их бахархдаг. Мөн төгсөгч нараараа ч гэсэн маш их бахархдаг. Одоо 7 дугаар үеийн төгсөгч Данзан Манжил анх шинэ Монгол сургууль сурж байхдаа кендомогоор хичээлээд одоо кендомог өөрөө өдөртөн хичээлүүлж байгаа. Мөн 9 дугаар үеийн төгсөгч Насан буян бас жудо бохог бас өдөртөн хичээлүүлж байгаад маш их баяртай байна. 15 жилийн хугацаанд тус сургуулийн төгсөгчдөөс 20 орчим спортын мастер, дэд мастер төрж, улсын аврах шалруулах спортын тэмцээнүүдээс 30 орчим медаль хүртжээ. Шва клуб буюу дохойны хэлний клубыг үүсгэн байгуулсан. Тэр нь болохоор Японд А5 төслийн Мураками багш гэдэг байдаг. Мураками багш маань санаачлаад тэгээ Монголд анх дохойны хэлний клубыг байгуулж байлаа. Өөрсдийн хүсэл эрмэлзлээр бий болгож ирсэн учраас энэ маань өнөөдөр хүртэл үргэлжилж ирж байгаа юм болоо гэж бодож байна. Бид 2002 онд өнчин хүүхдүүдийн асрамжийн төвд туслах зорилготой Шинэ Монгол дугуйланг байгуулсан байгаа. Одоо хүртэл дугуйлангийн маань үйл ажиллагааг дүүнер маань үргэлжлүүлэн авч явж байгаад маш их баяртай байна. Тус Монгол Улсын хүүхдийн асрам өмжүүлэх төвөөс жил бүр нэг хүүхдийг Шинэ Монгол ахлах сургуульд үн төлбөргүйгээр сургаж бусад холбогдох зарлуудыг дааж гаргаж байна. Сургуультайгаан амин холбоотой төгсөгчд хоорондоо алтан хэлхээтэй байдаг нь Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн нэг онцлог билээ. Зуны сургуулийн онцлог нь сурагчдын Японы хэлний төвшинг 1 сарын хугацаанд эрчимтэй дэвшлэхээс гадна Японы ахуйн амьдрал, соёл тэр дунд оюутны амьдралыг таниулахад оршдог гэж боддог. Тэр ч утгаараа төгсөгчид маань энэ үеэр өөрсдийн туршлагаасаа хуваалцаж мөн мэргэжлийн Японы хэлний багш зэрэг маш чухал үүрэгтэйгээр сайн дураараа оролцдог байгаа. Жил болгоны 9 сард зохион байгуулагддаг их сургуулах танилцуулах өдөрлөг болно. Ингээд төгсөөд явсан симпай нар болон Японыг энэ тэнд суралцж байгаа оюутан залуус бид амралтаараа төрлөх сургуультаараа ирээд өөрсдийнхээ суралцж буй сургуулиудыг танилцуулахаас гадна өөрсдөө хэрхэн энэ сургуулиудаа эсэж орж тэнцэн талаарх болон Японд амьдрах зэрэг олон янзын зүйлсийг хоо нартайгаа хуваалцаж ярилцдаг байгаа. Японд Шинэ Монгол оюутны холбоо маань 2004 оноос өдий хүртэл 11 хичээлээ үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор идэвхтэй 160 гишүүдтэй бөгөөд Монголд болон Японд томоохон арга хэмжээнүүд болон хандив хүмүүнлэгийн ажлуудыг хийсээр байна. Холбооны маань эрхэм зорилго бол хөгжил, дэвшил. Монгол эх орныхаа ирээдүйн хөгжил дэвшилд түлхэх хүч болох мэрэгжилтнүүд лидерүүдийг нэгтгэж, тэднийг дэмжиж нийгэмд эргээр нөлөөлөх явдал бол бидний зорилго юм а. Хүүхдийг асарч хамгаалж зааж сургаж байгаа хүмүүсийн зан үйлэл хүүхдэд нөлөөлдөг учраас багшийн заасан эрдмээс гадна гэр бүл эцэг эхийн халамж анхаарч бас сурлагын үр дүнд нөлөөлдөг нь үнэн. Тиймээс Шинэ Монгол сургууль багш, сурагч, эцэг эхийн хамтын ажиллагааг байнга эрхэмлэн ажилладаг. Эцэг эхчүүдийг олон төрлийн урлаг, спорт, сурлаг хөдөлмөрийн үйл ажиллагаанд тогтмол оролцуулж, хүүхэдтэй хамтран хөгжих боломжийг байнга олгодог бүтээлч хамт олон билээ. Шинэ Монгол сургууль маань нэг онцлог нь хүүхдүүдийнхаа өв тэгш хүмүүжлийг анхаардаг. Зөвхөн сурлагаар зогсохгүй, урлаг, спорт олон талыг хөгжүүлэхийн тулд маш их анхаарал тавьж байдаг ийм сургууль. Сургууль бол одоо бид ер нь төгсдгөө сургууль гэж ойлгодог. Байнгын холбоотой байдаг. Цаашдаа Шинэ Монгол бүр эрдмийн цогцлбор болоод бүхэл бүтэн Шинэ Монгол улсыг бий болгох ийм боловсруучныг бий болгож байгаа гайхамшигтай үйл ажиллагаа явуулж байгаа ийм сайхан сургуулаа гэж ингэж бид эцэгчүүд баярлж байд юм аа. Шинэ Монгол сургуулиас мань гарсан олон сайхан гэр бүлүүд байгаа. Тэр бүгдээ төлөөлөөд Шинэ Монгол сургуульда 15 жилийн ойн байрын мэд хүргье. Сургууль маань улам сайхан, үнэхээр сайхан, бахархмаар сайхан сургууль болсон байна. Бидний одоо үдий зэрэгтэй, ажил төрөлтэй ингээ сайхан явж байгаа бүх юм маань амьдралд хөл тавьсан. Энэ бүгдийн маань улс суурийг их сайхан зөв тавьж өгсөн гал удрах багш болон бусад багш нар сургуулийн хамт олондоо бүгдэнд нь талархаж явдгаа илэрхийлье. Шинэ Монгол сургуультай маш их хайртай. Тэгээ бидний хүсэл зорилго, хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд тусалж анхны одоо ивент тэтгэгчдийн маань нэг болох Мабучи тэтгэлгийн сангаар би анх суралцж байсан. Тэгээд 100 оюутны хүсэл мөрөөдөл, зорилго энэ бүхнийг дэмжиж хамтран ажилладаг бүх байгууллагуудаа, ивент тэтгэдэг бүх байгууллагуудаа маш их талархаж байгаагаа илэрхийлж байна.
Шинэ Монгол ахлах сургуулийг 1475 сурагчид төгсөж 99.5% нь сонгосон мэргэжлэрийн их дээд сургуульд илсэн суралцсан бол 1.5% нь шууд ажилд орсон цэргийн албанд явсан байдаг. Нийт төгсөгчдийн 66.2% нь дотоодын их дээд сургуульд, 33.8% нь гадаадын их дээд сургуульд тэтгэлгээр суралцжээ. Гадаадд суралцж байгаа төгсөгчдөөс 302 нь Япон улсын их дээд сургууль, засгийн газрын болон ивент тэтгэгчдийн тэтгэлгээр суралцжээ. Something good in everything I see. I believe in angels. When I know the time is right for me. Шинэ Монголын төгсөгчид дэлхийн хэмжээнд үнэлэгдэж, Монгол улс болон олон улсын хэмжээнд ажилладаг тэргүүлэх боловсон хүчин болжээ. Шинэ Монгол ах сургуулийн 8 дугаар үеийн Эрдэнэ хотын өнө бол байна. Яг одоо Японы Токио их сургуулийн инженерийн факультетийн электроникийн тэмхгийн мастрын 1-р дамжаанд суралцж байна. Миний хувьд Шинэ Монгол ах сургуулийг 2010 онд дүүргэсэн байгаа. Гэхдээ би сая та бүхэнд өөрийгөө танилцуулахдаа Шинэ Монгол ах сургуулийн 8 дугаар үеийн төгсөгч өнөө гэж танилцуулаагүй. Харин би өөрийгөө Шинэ Монгол ах сургуулийн 8 дугаар үеийн өнөө гэж танилцуулдаг. Энэ яагаад юм бэ гэхээр бидний ер нь Шинэ Монгол ах сургуулаа төгсдөггүй юм байнамаа. Мэдээж бүрэн дунд боловсруулалтаа эзэмшээд гарсан ч гэсэн үргэлж Шинэ Монгол ах сургуультайгаа нарийн нэгт зузаан холбоотой үлддэг юм аа. Би амгаахын инженерчил гэсэн сэдвээр докторийн зэрэг хамгаалаад судалгааны ажил хийж байгаа. Мэргэжтэй маш хайртай. Энэхүү мэргэжлийг сонгох болсон, энэхүү мөрөөдлийг олох болсон бол Шинэ Монгол сургуульд байхдаа олж авсан шийдсэн гэж боддог. Тийм учраас багш нартаа сургуультаа маш их талархаж баярлж байна. Шинэ Монгол ахлах сургууль 15 жилийн хугацаанд Шинэ Монгол эрдмийн хүрээлэн болон өргөжин хөгжлөө. Энэ бол яалтчгүй агуу том бүтээн байгуулалт. Энэ бүтээн байгуулалтыг манай хамт олон багш нарын маань нүүр их хичээл зүтгэлийг хүрдэнд бий болсон. Гэхдээ бид тэртээ 2000 онд энэ Шинэ Монгол сургуулийг байгуулахад сэтгэл зүрхэн зориулж дэмжиж тусалж ирсэн бага нэгэн холбооны гишүүд, хөрөнгө оруулагчид, Ротор клубын гишүүд, ивент тэтгэгч нарыг хизээш мартаж болохгүй. Тэр хүмүүст би дахин талархал илэрхийлэхийг хүсэж байна. Би 50 насныхаа мөрөөдөл болгож Шинэ Монгол Техник инженерийн коллеж, технологийн дээд сургуулийг байгуулж байсан. Одоо миний мөрөөдөл бол төгсөгчдөөгөө хамтарч Шинэ Монгол орныг цоо шинээр зогслон бүтээхийг хүсэж байна. Төгсөгчний мөрөөдөл өнөөдөр миний мөрөөдөл болсон. Багш нарын мөрөөдөл болсон. Төгсөгчийнхаа мөрөөдлийг дэмжин тусалж, төгсөгчийнхаа мөрөөдлийг ажил амьдрал болоход нь багш хамт олон бид нар зүтгэхэд бэлэн байна. Та нартаа амжилт хүсье. Шинэ Монгол Техник инженерийн коллежийн өөрийн гараа уусаа бүтээх 20 насны инженерүүдийг бэлтгэхээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургууль нь Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн суур баазан дээр үйл ажиллагаагаа эхлэснээр онцлог юм а. За өнөөдөр 15 жилийнхаа ойн баярыг тэмдэглэж байгаа Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн багш ажилчид сурагчид болон тус сургуулийн гайхамшигтай төгсөгчдөө болон тэдгээрийн эцэгхэд ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж байна. 2014 оны 9-р сарын 15-нд Шинэ Монгол технологийн дээд сургууль, Шинэ Монгол Техник инженерийн коллеж байгуулагдаж, Шинэ Монгол эрдмийн хүрээлэн болж өргөжлөө. Шинэ Монгол технологийн дээд сургууль буюу New MIT-ийн 2014 оноос үйл ажиллагаагаа эхэлж 1 жилийг үдээд байна. Манай Шинэ Монгол технологийн дээд сургууль нь дэлхийн стандартад нийцэх, дэлхийн төвшөнд бэлтгэх, оюунлаг бүтээлч инженеруудыг бэлтгэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан байлээ. Шинэ Монгол технологийн дээд сургуулийн нийт багш ажилтан оюутнуудын өмнөөс ойн халуун баярын мэндийг дэвшүүлье. Шинэ Монгол сургууль байгуулагдсны 15 жилийн ойн мэндийг хүргье. Би Шинэ Монгол сургуультай холбогдсон нь 1998 оноос юм. Тэгэхээр 17 жилийн өмнөөс гэсэн үг. Сургуулийн үүслийг мэдэх хүн гэж итгэлтэйгээр өөрийгөө хэлж чадна.
анх гал бадрахаас мөрөөдөл чинь юу вэ гэсэн асуултаар энэ бүх түүх эхэлсэн юм. Мөрөөдөл биелэлээ олсноор барахгүй өсч хөгжсөөр өнөөдөр сургууль маань 15 настай болжээ. Та бүхэндээ дахин баяр хүргэе. Цаашид ч дэмжиж явах болно. Гала сенсей, Наран сенсей, Монгол минасан 15 年おめでとう。Галаа багш, Нараа багш болон монголчууд та бүхэндээ 15 жилийн өн баярын мэндийг хүргэе. Манай сайн Японд суралцсан Монголын шилдэг 100 гаруй оюутанд тэтгэлэг олгожээ. Энэ 9 дугаар сараас Монголд сурч буй оюутнуудад мөнгөнд тэтгэлэг олгож эхэлж байна. Туссан Азийн залуучуудад боловсролтой болох боломжийг цаашид ч олгох болно. Та бүхэндээ баярлалаа. Бид цаашдаа агуу сургууль болохыг зорж байна. Агуу сургуулийн гол шинж бол төгсөгчд байдаг. Он жил өртөөлөн олон зуун дамнаж агуу төгсөгчдийг төгсгсөн сургууль яахын аргагүй агуу сургууль болох учиртай. Төгсөгч болгоно нь аз жаргалыг ойлгодог, бусдыг аз жаргалтай болгохоор тэмцдэг, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, нийгмийн сайн сайхны төлөө ажилдаг ийм зүрх сэтгэлтэй байх учиртай. Төгсөгчд нь сургуулаараа бахархаж, сургууль нь төгсөгчдөрөө алдарших болтугай. Төгсөгчдөө баярлалаа, багш ажилчдаа баярлалаа. Бид агуу болж чаднаа. Төгсөж амжилт нар шээ. Амжилтын эзэд болоо. Бидний дэмжин тусалдаг та бүхэндээ баярлалаа. Зөв бүхэн сайн сайхан үргэлжлэлтэй байдаг. Шинэ Монгол сургуулийн үйлс бүхэн нь нар өөд мандаж, ирээдүйн зорилго бүрн мөрөөдлөөр жигүүр хийж урагш тэмүүлсэн учраас аз жаргал амжилт бүтээл дүүрэн өнөөдөртөө солголоо. Монгол хүүхэд үрийн зүрхэн дассан мөрөөдлийн бяцхан дүлийн гал болгон бадрааж, шинэ Монголын ирээдүйг нар мэд хийгүүлэх агуу зорилгын төлөө ариун үлсэн зориулж байгаа шинэ Монгол сургуулийнхандан 15 жилийн он баярын мэндийг хүргэе. Дахиад цаг хугацаа урагшлан дэвчихэд шинэ Монголоор овгулсан Монголын анхны Оскарын эзэн Нобелийн шагналтны хөшөө сүндэрлэх болно. Та бүхэндээ амжилт хүсье. Оюутнууд дуулж байна. Гэрэл насны хүсэл мөрөөдөл тэмүүлэлтэй. Гадаадсан оюутнууд дуулж байна. На 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 на. На 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 на. На 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 на.
тэмүүлэлтэй гал батарсан оюутнууд дуулж байна.